Тоглоомч хүн бүх мөнгөө алдчихад хөндлөнгөөс ямар нэгэн хүн чи наа тоглоомоо бол одоо ингээл зогсооч гэхэд ямар ч хүлээж авах чадваргүй байдаг. Яагаад гэвэл маргааш нөгөөдөр нь хэд хэдэн 100 мянга хэд хэдэн саяараа өрн нэгэгддэг. Тэрийг яаж өгөх вэ гэж ханалж идэг. Ямар ч хамаагүй аргаар мөнгө олоод дахиж тоглоод тэр хүмүүсийн өрийг дарах хэрэгтэй гэж тархин өөрөө тэгж кодолж ажиллаж идэг учраас тоглоомыг хаях ямар сонирхолгүй, ямар ч хүсэлгүй байдаг. Энийг би өөрөө мэднэ. Бүтэн 12 жил тасралтгүй тоглосон. Тухайн мөчөөс гарах ганц л арга байдаг. Зөвхөн өөрөө шийдэх. За би ямар ч тохиолдолд угаасаа эндээс мөнгө гаргаж авч чадахгүй юм байна. Тийм учраас маргааш нөгөөдөр нэгэгдэх өрийг би яаж хийж агаад хүмүүст нь тайлбарлаад үннээ хэлээд чамаагүй би энэ тоглоомыг л зогсоох ёстой. Тэгэхгүй бол энэ өдөр хоногуд яг л ижилхэн ингэж өнгөрөөд байна. Улам л их өрөнд ороод байна. Улам л миний нөхцөл байдал муудаад байна гэдгийг өөрөө эрүүл ухаанаар бодож зогсоох ёстой. Ингэж л чадах юм бол та тоглоомыг хайж чад.